За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн англи хичээний видео хичээл ээлжид хичээл 26 цагийг хэрхэн хооронд таних вэ? Томьёог нь яаж цээжлэх вэ гэдэг дээр зөвлөрөх гэж байна. За тэгэхээр англи хэл сурдаг хүн бүхний мэддэг зүйл байгаа. Энд давтаад ярихад англи хэл 26 цагтай. За идэвхтэй идэвхгүй буюу актив, пассив гэж хоёр хуваадаг. За тэгээд мөн цагийн хувьд бол хугацааны хувьд бол өнгөрсөн, одоо, ирээдүй, ирээдүйд өнгөрөх гэдэг ийм дөрвөн цаг байдаг. За хэлбэрийн хувьд энгийн үргэлжилсэн, төгс үргэлжилсэн гэсэн ийм дөрвөн хэлбэртэй. Ингээд дөрвөн хэлбэр, дөрвөн хугацаа нийлээд 16 цаг болдог. За тэгвэл актив бол энэ 16 цаг бол ерөөхдөө бүгд байгаа. Харин пассив дээр бол continuous-ийн ирээдүй болон өнгөрсний ирээдүй perfect continuous цагууд бол тэр чигээрээ байдаггүй. Ингээд пассив бол нийтдээ 10 цаг байдаг. Ингээд нийлээд 26 цаг болж байгаа. За тэгээд англи хэлний томьёог яагаад заавал цээжлэх хэрэгтэй вэ гэх. Нэгдүгээр бид нэр зөв бичиж сурна. Дээр нь зөв ойлгож авна, зөв ойлгуулдаг болно. Хэрвээ томьёог сайн гүйцэд бүрэн цээжлээгүй томьёогоо ашиглалт муутай байх юм бол таны өгүүлбэр тэр чигээр өөр утга илэрхийлж болно гэдгийг за өнөөдрийн хичээлээр харуулна. За тэгэхээр энд та бүхний мэддэг зүйл бас нэлээд дурддагдах болох. Гэхдээ энэ болгон явахаар хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг нь тайлбарлах, ямар утга илэрхийлдэг вэ гэдгийг тайлбарлахад бол хэрэгтэй болно. За жишээ нь өнгөрсөн цаг дээр бол бүх юм ed гэдэг хувилбарыг авна. За to be нь бол was, were болдог. За perfect цагийн have бол had болдог. За тэгээд perfect continuous дээр had been ing залгадаг. За тэгэхээр эндээс сайн анзаарах хэрэгтэй юм гэх юм бол нэгдүгээр энгийн цагдаар бол to do хэрэгэлдэг, continuous дээр to be хэрэгэлдэг. За тэгээд perfect дээр to have хэрэгэлдэг. Perfect continuous дээр to have дээр нэмэх нь to be ing. Мэдээж to have нь perfect-ийг to be дээр нэмэх нь ing нь болохоор continuous. Ингээд perfect continuous гэхээр have been гэд ing бол заавал ордог. Тэгэхээр бид нар энийг яаж ойлгох вэ гэхээр have байх юм бол perfect юм байна. To be ing байх юм бол continuous юм. За тэгээд энэ нэгээрээ орсон байх юм бол perfect эсвэл continuous хоёулаа хамтдаа орсон байх юм бол perfect continuous юм байна гэд. Ингээд энэ доотлын 3 цагийг бол шууд ингээд томьёог нь бол ингээд цээжилж болж байгаа. За тэгээ энэ дээр ямар нэгэн have ч байхгүй, ing ч байхгүй, to be ч байхгүй байх юм бол simple цаг. За present дээр бол мөн адилхан. За мөн to do, to be, to have, за тэгээд have, to be-ийн been, тэгээд ing. За ирээдүйн цаг дээр бол will байна. За shall-ыг бол одоо ерөнхийдөө бол баг хэрэглэгээ болсон. За ер нь бол will-ээр явж байгаа. За тэгээд will-ийн ард continuous цаг чинь заавал to be нэмэх нь ing байдаг учраас will-ийн ард be ороод ing орно. За perfect цаг дээр бол have байх ёстой учраас will have тэгээд үйл үг нь хувиралтайгаар орно. За perfect continuous дээр болохоор ирээдүйн future дээр future-ийн will байна. За тэгээд perfect энэ perfect-ийн have нь орно. За continuous-ийн to be ороод ing орж байна. Тэгэхээр бид нар өөрөөр хэлэх юм бол ерөөсөө би ямар цагийг илэрхийлж байгаа вэ гэхээр тэр цагийг илэрхийлсэн илэрхийлдэг үгнүүдээ л энд байна уугүй юу гэдгийг харчих юм бол ерөөдөө бол ойлгоод явчихна. За fast future дээр болохоор за would орно, should орно. За тэгээ should бол modal verb болж хувираад ерөөдөө бол хэрэглэх нь багассан. Тэгээд would-ээр явна. За тэгээд ямар нэг өөр юм байхгүй зөвхөн would дангаараа авах юм бол энгийн цаг. За would дээр
be ороод ing орох юм бол to be ing гээд continuous болно. За have байх юм бол perfect. За have been ing байх юм бол past, future, perfect, continuous гэдэг ийм цаг болж өөрөх нь. За тэгэхээр өөрөөр бид нар томьёогоо яаж цэжлэх ойлгосон. Ерөөсөө л ямар ч зүйл агуулаагүй тухайн цагийг илэрхийлсэн хувирал дангаараа байгаад илүү өөр юм байхгүй бол simple цаг энэ бол баг. За тэгээд continuous дээр бол ing заавал орсон to be орсон байх юм бол өөр бусад зүйлс ороогүй байх юм бол simple present, simple, continuous болж өгнө. За have орсон л байх юм бол ямар нэг байдлаар have орсон л байх юм бол perfect. Have-ийн араас to be ороод ing орсон л байх юм бол perfect continuous байна гэдгийг шууд ойлгочих болох нь. За passive цаг дээр бол passive цагийг perfect биш active цагаас яаж ялгах вэ гэхээр ерөөсөө ганцхан ялгах зүйл байна. Энэ нь бол ерөөсөө бүх үйл өгүүд нь ed хувилбар ed авах эсвэл үйл өгийн 2 дугаар хэлбэрээр бүгд хувирсан байдаг. Бүгд хувирсан байна. Тэгэхээр энэгээр нь бид нар бол ялгаж байна. 2 дугаард бүх үйл өгийн урталд to be, to have хоёрын аль нэг нь заавал орсон байдаг. Заавал орсон. Өмнө нь бол ороогүй байх юм бол simple гэж дээр яригдсан болвол энэ дээр бол passive simple дээр бол to be бол заавал орсон байдаг. Жишээ нь энд was were to be-гийн өнгөрсөн цаг, to be-гийн одоо цаг. За тэгээд will дээр нэмэх нь to be, would дээр нэмэх нь to be. За тэгээд үйл өгүүд нь дандаа хувиралтай ийм байна. За continuous-ийн хувьд ч гэсэн мөн адилхан. За to be тэгтээ давхар to be орж ирнэ. Давхар to be орж ирээд хувирсан байна. За perfect цагийн хувьд бол мөн to have байдгаараа байна. За тэгээд дээрээс нь to be орно. Гол нь энд юу анзаарах хэрэгтэй вэ гэхээр to be үйл өгийн 3 дугаар хувилбар дээр хувирсан байна. За энд бол be юм байна тийм үү? Тэгэд энд бол perfect цаг дээр to be байхгүй. Энд бол to be байна. За энэ дээр ч гэсэн мөн адил have has дээр нэмэх нь be, нэмэх нь ing үйл өгийн 2 дугаар хэлбэрийн хувирал. За иймэрхүү байдлаар ингээ бүгд байна. За тэгэхээр томьёонуудынхаа хоорондын ялгааг сайн ойлгосон гэж итгэж байна. Одоо харин эдгээрийг яаж өгүүлбэрт ашигласан байна вэ гэдгийг нь харах юм бол за энд бол энгийн өнгөрсөн цаг дээр бол мэдээж үйл өгний 1-р хувилбараас хувирсан. За энгийн одоо цаг дээр бол ямар нэг хувирал байхгүй, илүү үг байхгүй. Үйл эзэн дээр үйл өгийг шууд залгасан. За энэ дээр will-ийг оруулсан, would-ийг оруулсан байна. За энэ дээр to be дээр нэмэх нь ing, to be дээр нэмэх нь ing, will to be ing, would to be ing. За perfect-ийн бол have бол ерөөхдөө бүгдэн дээр нь орсон. Тэгээд тухайн цагийг илэрхийлэх өнгөрсөн 1-р хэлбэр, хувираагийн хэлбэр will, would. За дараах нь perfect continuous дээр perfect-ийн have. За тэгээд to be тэгээд ing бүгдэн дээр нь ингээд. За passive-ийн өнгөрсөн энгийн өнгөрсөн цаг дээр болохоор to be өнгөрсөн цаг дээр тэгээд үйл өгийн 2 дугаар хувилбар. To be хувираагүй үйл өгийн 2 дугаар хэлбэр will to be үйл өгийн 2 дугаар хэлбэр. За ерөнхийдөө бүх үйл өгүүд бол 2 дугаар хэлбэр дээр бол хувирсан байна. За was continuous дээр бол was байна. Энэ passive was байна. За being гээд to be орно. За тэгээд үйл өг нь 2 дугаар хэлбэр дээр хувирсан байна. За perfect бол perfect цагийн had, за passive цагийн been, за тэгээд past үйл өгийн 2 дугаар хэлбэр. За have,
энгийн цаг дээр байна. Энгийн цаг дээр. За тэгээд пассивын бийн. За тэгээ үлэг 2 дугаар хувилбар дээр энэ дээр had been, have been, will have been, would have been гэд орсон. За тэгээ энэ дээрээс нэг юм та нар бас сайн анхаараарай. Хаалга онгоосон байна. Пассивын энгийн төгс цаг дээр хаалга онгоосон байна. За present дээр нь болохоор бас хаалга онгоосон байна. За future дээр болохоор бас хаалга онгоосон байна. Яг ижилхэн орчуулагдаад байдаг. Гэхдээ тухайн цагаас хамаарат мэдээж бичлэлт нь бол өөр байгаа. Тэгэхээр бид нар яг хөөхөд орчуулахад ижилхэн мөртлөө бичлэлт нь өөр байгаа. Тэгэхээр энийг бид нар яаж зөв ойлгох вэ гэхээр тухайн их маань өөрөө юуны талаар ямар цаг дээр юм яригдж байна гэдгээс нь хамааруулаад бид нар аль цагаар бичих үү гэдгийг монголоос англи руу бичихтэй аль цагаар бичих үү гэдэг. Англиас монгол руу хөрвүүлэхдээ энэ ийм яг энэ үеийг илэрхийлж байна гэж шууд утгачиж өөртөө аав. За тэгэхээр яадаг вэ гэхээр хүмүүс бол энийг махчиж орчуулга хийгээд тэгвэл англи хэл монгол руу хөрвүүлэхдээ заавал утгачилж орчуулагддаг. Утгачилж орчуул гэж ярьдаг шалтгаан нь болохоор ерөөдөө ийм байдаг байна. За тэгээд 26 цагийн томьёог тайлбарлсан. За тэгээд энэ дээрээс нэг юм бас сайн анзаараасаа гэж би бол хүсэж байна. За тэрний юу вэ гэхээр за энэ дээр би нэг за пассив цагийн энгийн, актив цагийн энгийн хоёр. Ерөнхийдөө will үгийг to be will үг болгоод хувиргацсан байна. Энэ дээр ч гэсэн тухайн will үгийг to be will үг болгосон. Will үгийг to be will үг болгосон. Тэгэхээр ерөөсөө актив пассив хоёр хоорондоо юугаараа ялгаатай вэ гэхээр to be нэмэх нь will үгийн 2 дугаар хувилбар. Активын will үгийн 1-р хувилбараар хувирсан эсвэл хувираагүй байгааг пассив шилжихтэй to be дээр нэмэх нь will үгийн 2-р хувилбар гэдэг энэ үгээр орлуулагдаад солигдохоор ерөнхийдөө актив пассив хоёрын хоорондоо ялгардаг. Тэрнээс бусад past, present, future, past, future, perfect, continuous-ийн энэ онцлогуд бол ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Зөвхөн тэр орлож орж байгаа үг нь to be нь өөрөө тухайн цагууд дээр хувираад явцдаг байна. За тэгэхээр энийг сайн анзаараарай гэж та бүхэндээ хэлье. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. За тэгээ хичээл таалагдсан бол та бүхэн лайк, шеэр, за YouTube дээр бол subscribe хийгээрэй. Энэ нь та дараагийн хичээлийг цаг алдахгүй олж авах, мэдэх, сурахад танд хэрэг болно. За тэгээд энэ хийсэн хичээл та бүхэнд таалагдсан итгэлтэй байна. Ингээд англи хэлийг өөрийнхөө туршлага сурсан арга барилаараа та бүхэн зааж байгаа. Танай баярлалаа.